За амралтын өдрийн мэнд сайхан амарцгааж байна уу? Ирхэн миний фэйсбүүкийн ирхэн хүндэт найзуудаа. Амралтын өдөр сайхан адуун дээрээ ирцэн явж байна. За амралтын өдрийн мэнд гадаа сайхан нартай налаага сайхан дулаахан байна. Бараг л 100 шиг байна уу юу? Сайхан байна. Адуун дээр ирж хаяа бас альжаал ядаргаагаа тайл биш тэгээд ядрахыг мэддэггүй амтнаа бас өрхий. Тэгтээ яах өрхий бас нэг хэрүүл хараалтаа тэмцлийн лайв хийдгийг адуун дээр ирж шинээрэг авдгиймаа. Тэгээд би яг нэг морь үйж нэг хийгүүлэхгүй л. Тэгтээ яах өрхий юм уу адуунаас минь төрсөн гүүнүүдээс минь төрсөн унганууд төрхий давхиул тэгээд бас гой хараад кайф авна шүү дээ. Кайф гэдэг орчин үеийн хэллэгээр яриул те. За энэ ингээ миний сайхан гүүнүүд байна. За энэ бол одоо миний унган гүү. За энэний ээж бол Босоос Ямсрангоогоос авсан хар гүү байсан. Хар гүү манай Сундыжив тод мандлаа маань нэг азраг өгсөй тэр азрагны төл. Тэ Сундыжив тод мандлаа Хөдөлмөрийн Баатар. Намайг моринд оруулсан миний багш байгаамаа тий. Би бол морь мал нэг сүртэй мэдэхгүй. Тэгвэл Сундыжив тод мандлагийн Гарамжувын одоо аав нэгс уяач те. Тэр хүний одоо насаараа хөдөлмөр хийсэн хөдөлмөр шингэсэн ийм адуу мал надад байна. Монгол улсын тод мандлаа уяач Эрдэнэчүлүү мандлагийн адууны угшил байна. Монгол улсын тод мандлаа уяач Гавьяат малчин Хөдөлмөрийн Баатар Данзан намын даваах бахын минь адууны угшил надад байна. Тэ. За тэгээд Жамбаг гэд Жамбал сүрэн гэд Төв аймгийн алдарт хандгаа хүрэн азарганы эзэн Жамбаг ахын маань өгсөн бас адууны удам өгшил байна. Ярил их юм би амар тайван ахаас би бас нэг 2 гүү авч ирсэн. Тэ гарсан болгоно хурдан байгаа. Тэ хүнд өгчдөг юм өө тий. Найзууд бэлгэлсэн адуу давхичэвэл миний адуу давхсантай ялгаагүй. Хөргийн сарваанууд нь сарваа гэдэг чи одоо унаг дааг хоёрын дундахыг сарваа гэдэг. Он гараад эн чин дааг болно гэсэн үг. 100 унаглахаар унаг гэдэг. Фэйсбүүкийн найзууд орчин үеийн залуучууд мал мэдэхгүй залуучууд мал таниулахад тийм байна. За энэ 58 номер гэдэг би кодолцсон байгаас хараа. Тэ. Миний 58 гэ 58 дээр нь би удам өгсөн бичдэг байхгүй. Цааталт нь бол охин унгаа 25-ыг кодолцсон. 25 гэдэг нь миний 25 оны унаг гэсэн үг. Одоо харуулъя. Тэгэхгүй мань чинь заримдаа бас ялгахгүй. Андуураа шаачнөө. Андуурахгүй тулд код бичдэг байхгүй. Тэ. За энэ халдсангүй бол Сүхбаатар аймгийн Батулга гэж Батулга найзаас маань авсан ийм халдсангүй байгаа. Даштава улсын ачин Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Даштавагийн Батулга гэж найзаас авсан халдсангүй байгаа. Тэр байна. Тэр боргоо бол одоо миний хурдлаад байгаа хурдан хөрөн алзан азрагны одоо ээжийнх нь төрсөндөө ихтэй эцэг өөр эмээгээс нь гарсан л та тэр даваах бахын өндөр зуулын төл боргоо байсан өөрхий одоо тэгээд бурхан болцсон юм уу? Тэрний яг төлгүй шүү дээ. Удам өгшил бас өөрхий ярина би. Тэ. За тэр гадаа байгаа хэдэн морд байна. Тэ. За ингээд тэр цаа наадтандасаа анзаарвал та нар ингээд би 25 гэсэн байгаа шүү дээ. Наад энэ буруу талд нь 25 оны унаг гэж байгаа. Тэгээ 25-ыг кодолчдээ. Нөгөө Макс ахыг ингэж кодолдог юм байлээ. Макс ха санаа авсан. Максын Хөдөлмөрийн Баатар, Ганбаатар ах, Цэрэн жигмэд ахнараасаа санаа авч дуурайсан. Хүмүүсийн зөв юмыг дуурайх нь бас буруу юм байхгүй шүү дээ, тийм ээ. Би нэг ухаантай даа ингээд нэг мэддэг чаддаг да ингээд мэрэгэн цоохор болчоогүй маа. За энэ бол энэ өсгий цагаан дааг бол сарваа. Тий, алдарт аркел гэж одоо манай дүүгийн азрагны төл. Тий. Алдарт аркел гэж Оросд олон төрүүлсэн юм билээ. Тэрний төл шүү дээ. А би дааганд нь уйхгүй. Ягаад гэвэл
бас юм бүрэн гүйц чөмөг суугааг багт уяад дэмиг идгийм байлээ даваах бах тэ хараа аркадын төл ээж нин байна. Миний энэ гүүнээс гарсан нэг төлнөө штэ зүгээр 25 та төлн заяа. Хинтээ аймгийн Батнорын 100 жилд намайг шоронд байхад төрүүлсэн штэ. Миний хүрээ алзаа алзар Батнорын 100 жилд хол төрүүлсэн. Тэгсэн чи гасагдангууд нь араас нь энэний төл хол төрүүлсэн штэ тэ. Тэр үед би одоо нөгөө манай оюун эрдэнэчийн ерөнхий сайд байлаа. Манай нөгөө Нямба хампаан биш үү? Манай найз Нямба хампаа хууль зүйн сайд байх би шоронд явсан штэ. Даштав авилгалын даргалдаа Хинтээ аймгийнх. Тэ тэгэхэд одоо миний эзнийг шоронд хийх юм уу гэтэл нь бас адуу ухаантай юм билээ. Намайг шоронд байхад Хинтээ аймгийн Батнорын 100 жилээр миний азар бүр хол төрүүлж ирт. Замбраагүй хол бүр километр шааж. Тэг хязаалан бол замбраагүй хурдан байсан юм билээ. Тэр үед. Тэгэхэд Хинтийн Батнорууд бас хязааланд миний хязаалан хол төрүүлж байгаа юм чи яах юм? Ноднон энэний төлн хээрмөр хойш. Энэ сэргэлэнгийн наадам гэдээ бас улсын чанартай том наадам болсон. Сэргэлэнгийн наадам 5-4-өр ирсэж байгаа юм чи яах юм? Ингээд миний хүнд өгсөн юмнууд авахт би бас гар сайтай юм шиг байлээ өөрхий. Тэрний ээж шүү дээ. Амар тайв ахын гүү. Амар тайв ах гэдэг чи дүүр сард морин төрийн наадмын төрөө мөр шүү дээ. Тэр айлын адууны мөр гүү байна. За энэ төмөр очиргоогоос авч ирсэн. Төмөр очирын галаа гэдэг нь хуураад дөө гэдэг миний. Тэр өгж ирсэн энэ саарлгүй. Тэ энэ би нэмэнцээ. Өөрхий ахаа зарж үрж болохгүй шүү. Наа чи баталгаатай юм гараа шүү гэл галаа тэгжсэн. Би тэгээд бас харахад нэг турай муутаач юм шиг өөрхий тэгтэй яах вэ? Юм бол гаргадсан гэсэн. Тэр доглоо хармарч хэлв. Тэрнийхэн төлн гэсэн. За энэ бол миний жиг жамбал санаагаа жамбахаас авсан бор гүүний төлгүү. Эцгэн тэр сундаж байхыг өгсөн хүрээ азрахны төлгүү. Гүү сайн байжээч азрах сайнтай биш. Гүү азрахны тохироо бүрдчихийч хурдалтай ингэж манай дугаараа тод манлаа ярьдсан байлээ. Би ч бас хүмүүсийн тэднийхээ яриаг их сонсноо тий. За ингээд энэ даагандаа би сарвандаа ингээд ногч хэрэгүүлсэн байгааз. Манай зогцоох уяачд баха ногч хэрэгүүлчдийн тэгэхээр ингээд номхороход амар энэ хараа гიშгэж бариад ингээд одоо энэс шуудаа уян заяа. Шуудаа уйчаар яах вэ? Юмнаас үргэхгүй босохгүй. Тийм болдог. Ингээд энэ ногтлоо сурчгаар чи ингээд ногтон дээр цулбуурн дээр гიშгээд таталж бариад ингээд бас нэг ам хамар мэдхэд амархан байт юм шиг байл. Би энэ жалгыг ингээд гасцсан ш энэ хараа ингээд зөв. Тэгээ гүүнүүд ингээд бэлчээрээр явж байгаа юм шиг тэр өвсийг нааш нь ингээд шидэд өгчин. А тэгэхгүй яг жөчөөнд хориод ахаар бас энэ сэтгэл зүйн ингээд жоох эвгүй болд юм байл ш. Одоо бол ингээд зүгээр байгаа ш. Над мадтай мэдлээд хай давгүй юу. Сонин сайхан юу вэ хөшөө. Ингээд гүүнүүд бол ингээд байж байна. Хараа. Ингээд сэтгэл санаа доктортой тэр нүд мүд бол их сайхан хаппи байгаа ш. Найс байгаа ш. Тэ. Хоригдоод байхад бол хөрх сэтгэл санаа бас унцтай юм билээ. Тэгээ би энэ жалгыг хассан. Бичиг баримт баахгүй. Яг улс аавныг би гашаага буцаага авчин. Хавар би хөрс хөрөнгө гэж санаасалж байгаа тэр бум модноос энэ ч бас нэг хэдийг суулгана. Яг гашаага даагуулад ингээд мод суулгана. За энэ адууны баас тэн дотроос зөөхгүйгээр эн чи өдөрт эндээ баачих байхгүй. Эн чи бордоо болдгий. Яг тэгвэл адуу байгалийн өвс идэн, байгалийн өвс нь буцаад байгалдаа шингэж бордоо болдоо шүү дээ. Адууны амуулагч бордоо. За энэ хөрхэн сарваа байна энэ. Энэ сарвааг би одоо инх хул гэд нэрлэлцээ. Бацаахан тод мандлагийн адууны. Тэг би инх хул гэд эзнийхэн нэрээр нэрлэлсэн энэ сарвааг. Тэг. За ингээ хэдийн яг юм гаргадаг чухал гүнүүд ингээ оруулаад өдөр нь гачтын тэд хэдэн моринууд байна. Тэнд морд байна тэр гашааны гадаа. Тэр галтар морин бол даваах намартай байхаас авсан одоо галтар гүний төл аавда бэлгэнд өгсөн. Даваа галтар гэд аав галтар ч юм уу те. Даваагийн галтар мордын зогсож байна да. Үзэндээ GPS-тэй. За ингээд нөгөө гашаага бол би ингээд 3 ингээд игнээ явуулсан. Ингээ хооронд нь ингээ хойлох гэсэн яах юм гэсэн. А төмөр үрж мөнгө үрээд яах вэ гэд харин өвснийхөө боодол хаягдл ингээ мянцсаар ингээ хэрчиж байгаа байхгүй. Энийг хэрнэ гэж би тооцоолсон ухаантай юм. Тэгээ ингээ гашаага ингээ 3хан турбаагаар явуулаад энэ гашааг бол залуучуудад шажигс амар ажилтаа залуучууд байлаа. Яг засаараад хүүтэрж явах барьсан шүү дээ. Зүгээр хөрсийн бол гэд дэрэлдэж цоолол ухаад явчихсан байлаа. Тэгээ ингээ өвсний хаягдл мянцыг наар ингээ уйчдаг байхгүй. Тэ. А шүнд нь адуунуудаа дотор оруулна. Надад муу санс улгаас нар бас ирээд
шүн бас гүм мал гусчих магадгүй гэж бодоод бас малын хулгайч нар бас байна хөрнүүд. Малын хулгайч нараа миний адуунаас битээ хулгай гэрээ гуйж энэ заяа. Миний адуунаас хулгай ивэл бурхан та нарыг зүгээр бузрыг чинь үл үрэж үүрүүлээд нэг юм чи айгуул мөчий чинь ширгүүлчих баг. Тэгж ярьдаг шүү дээ. Зовоо чи гараат. Опа. За энэ хаалгыг ингээд онгойлголоо. За тэгэнгүүт яг нөхөр. За адуу гэдэг бол ингээд хомол эзэн өвс доос тижэл оёосаа ингээд хөвчдөг амт шүү дээ. Хэвээ гаргах чинь. За тэгэнгүүт үйлдвэрлэл одоо хэвэг үйлдвэрлэж ийн гэсэн үг. Хэвэг идэл гаргасан хэвэгтэй баас энэ үгэр идчихдэг. За энэ манай адуучин миний үеэл найз юм аа нөхөр. Тарган байгаас янзын байгаас ингээд нөхөр адууны хомол идчихдэг байхгүй. Тэ ингээс ах үрээл янзын тарган байгаа байхгүй. Ингээ энэ жалгыг хасцсан. За манай энэ уяачдын хотхон. За энд бол газрын л одоо аавын хүүхдүүд ажил хийж байгаа. За тэнд одоо $90,000 туягдж байгаа миний дааг ирж явах шиг байна. Манай буянтай дүү хөтлөөд ирж байгаа ажлыг хийчихэд. За энэ дааг байна штэ. Аркил гэж амар азарганы төл. Ээж нь 50-тайгүү $1,000 бүртгүүлэх гэж байгаа юм. За миний өмнөөс $1,000 төлөөд тэгээд ланд 300 гусах юм бол надтай жапилж болно шүү. Ийм бас нэг санал тавьж гин тий тэр ирж гин. Тэр бол асуудалгүй. Ер нь бол 300 гусан л гэж үзнэ дээ. Энэ хөтлөөд ирж гин ажлыг хийчихэд бэлтгэлийг хийчихэд За яасан бэлтгэл давгүй яах энэ дээ. Морь урдан сайхан байна уу? Ахан лав явж шүү. За наад нөхрөө чи бэлтгэл нь яаж гин? Ойна даваа галтар чинь вэ? Нөгөө аавын галтар морь. Даваа галтар гэд. Манай Цэрэнбэлжирийн даваа гэж миний аавын галтар морь байна. Галтар морь давгүй ажил авч гинөө. Янзын морь усан байгаас амар даваагийн галтар морь галтар гүнээс гарсан. Өсгий цагаан галтар. Даваа галтар. За энийг бол $1,000 туйх гэж байгаа. Хурдан байгаа үстэй. Сунгасан уу? Сунгад даагнуудаас хэр байна? Төрүүлж гинөө. Төрүүлж байгаа үстэй. Төрүүлж гин гэж байна. За энэ $1,000 туйж байгаа. Миний өмнөөс $1,000 төлвөл ланд 300 гусвал шууд хуваагаад жавтлан. Шууд зарлаа. Хуваагаад талын аавна гэсэн үг шүү. За ёо. 3 хуваа нь уяачт нь 3.1-ийг өгнө. Би бас ёндоо энэ 3.1-ийг аавна. $1,000 төлсөн үнд энэ даагны юуг өгнө. Шот. Энийн ээж нь тэр байна. Угаасаа энэний ах нь ордон байгаа. Энийн нөгөө хөр алдсан мөр чи энэний харах шүү дээ. Тэгтээ эцэг өөрөлдөө. Тэр хэр вэ? Сунган давгүй гоостой. Зүгбаатар аймгийн Төмөн зогтод соёолондоо их морин дурлалт төрүүлсэн энэний ах нь. За тэр ээж нь унгалдаа тэр харж байна. За энэ миний цэвэр банкар охин охоо памбгийн паанан гэд. Паана хай. Паанан төрчихсөн шүү энэ хараа. Эр гүлгнүүд байгаа ирж аваараа заа ёо. Ирж аваараа энэ гүлгнүүдээс. Төрцсөн хараа хөөрхөн. Давгүй юу? Хүүхдүүд нь давгүй юу гшөө? Давгүй үстэй. Хоолнд давгүй юу? За окей сайн байна чи. Өвсөн дунд ингээд дулаахан Бас гүлгээ харамлаад бас хацч магадгүй. Гэхдээ намайг хацахгүй л дээ өөрхий. Гүлгнүүд нь давгүй өстэй. Пана. Миний хүүхдүүд панан гараарай. Манай хүүхдүүд нохоогоо санаад байгаа. Өнөөдөр ирж амжсан гүн лагер дээр өвөө мэт байгаа. Памбгийн панан гэд 4 нүттэй цэвэр банкар байна. Харин Батгуугийн цэвэртэй нийлүүлсэн чинь цэвэр банкартай нийлүүлсэн чинь гэхдээ өмнө нь жирэмсэн болцсон юм байлээ. Эцгийг би мэдэхгүй. Гэхдээ одоо бол нөгөө Батгуугийн цэвэр тодмонлоо гэж Батгуугийн цэвэр банкартай нийлүүлнэ л дээ. Чамаг одоо Батгуугийн цэвэртэй нийлүүлэн заа ёо. Тэрний чин одоо төр зулцгуудыг чи би бас чамд заруул гой юм авч өгөн заа ёо. Окей. Гой хоол авч өгөн заа. Тэр хараа энэ хөөхөн гөлгнүүд байсан байгаа. Аваашаа манайх ингээд өндөг мөндөг идчихсэн шүү дээ хөөхий. Энэ өндөг энэ хараа. Яваа чи би чамд энэ өндгийн сайхан хайслаад өгчт юм уу? За энэ өндгийг сайхан хайслаад өгье. Тийм ээ. Энэ хаана ингээд нохоо байна. Охин юм байгаа. Би нэг дүүнрээс авч ирсэн. Сая төгрөгөөр. Аваа чамд энэ өндгийг арилгаад өгье зөө.
Ойлгосноо? Аа? Замаа энийг ид. Сайхан оп. Ид аа. Өндөг идэн тансаг. Ер нь энэ нохоо гэдэг амт чи хүний үнэн чаанд байгаа. Өөрийнхөө идэх хоолноос өгж явах хэрэгтэй нохоондоо. Тэ. Яг нь монголчууд ч баас масаа өгчдөг, угаацаа өгчтэй. Би бол гой өндөг өгч яваасан тий. Тийм үү хулгайчудаас хамаагүй дээр золбон хулгайч нартай нөхөрсөнд орвол нохоотой нөхөрсөнд ирж шүү. За яа. Нохоог сайхан хайрлж хамгаалж гараа. Миний паанангийн энэ төлүүдээс нэрж үнгүү бэлгэн даваараа. Яг паананд нэг хоол бариад иргэтэл болно хөрхий. Ээж нь баярлуулаад аваараа. За яа. Хор хэрэггүй хоол хэрэгтэй шүү. За. Хулгайч нар бас зүүм муу шаагаад дээрүүд нохоо хорлоо зүүм өгдөг ус хүрнүүд. За. Чамаг бас таниуллаа шүү паанан за. Чи бол од болчихсон шүү паанан за. Хай. Окей. Аль эзнийг оцчихгүй зү аль. Тийм хөрхий. Хөрхий тэр араа хүүхдүүд нь тэнд байна хөрхий. Хэд хүүхд гаргасан гэлээ? 8 хүүхд гаргасан гэлээ. За. Одоо тэгээ чи хаамаг юмтай нийлж болохгүй шүү. За ёо. Ойлгосноо? Тэр Батгүйгийн цэвэр банктай нийлнэ. Би Батгүйтай ярьсан за. Тэрнтэй нийлээд тэрний үлгэнүүдийг би бол төлүүдийн жинхэнэ үнд хүргэнэ. Энийн эцгүүдийг би мэдэхгүй. Гэхдээ яг цэвэр банкын төлш шүү. Би нөгөө дүүнерт хэлсэн байхгүй. Та нар над цэвэр банкаар өгсөн юм аа. Дураахгүй гэсэн чигүй аха. Эмэгтэй хүн гэдэг шиг те. Эмэгтэй хүн ч өөр байдаг ш нэр хүнээс. Тэрэн шиг эмэгтэй нохоос 30 мошвор ийм байд юм аха. Наа чи цэвэр банкаар гэсэн. Би нэг жижигхэн тийм багт нь цай төгрөгөөр авч ирсэн. За юм байна. Өвс тоосоо ингээд авцсан байна. Сард бол нэг 1000 боодлын өвс зарцуулагдж гин гэж миний адуунуудад. За нөгөө тэрэндээ ямар нэр өгдөм бэлээ хөрхий. Ингээ охин адуун охин л доо охин. За ёо. Тэ. Тэг хоёр охиндаа сарва уйж байгаа. Хоёлаа аркелийн төл. Өн чин бүр галлегийн төл. Би бас солиорч байна. Галлегийн төл арзаргыг тэр манай мөнх хоёр гэдэг дүү оруулж ирсэн. Амар үнэтэй оруулж ирсэн. Галле гэдэг чи өөрөө сая долларын үнэлгээтэй гарсан төлөнд зарагддаг тийм үнэтэй адуу юм гисэн. Амар юм гисэн хөрхий. Коба. Энэ араа. Энэ бол галлегийн шууд төл тэрний төл гэсэн үг. Галлег одоо ач гэсэн үг байхгүй. Ээж нь бол энэ Эрдэнэ чулуун мандлагийн Ногталцсан гэж азарганы төл. Ногталцсангийн аав нь улсын наадманд дааг төрүүлж ирсэн. Хар дааг. Тэгэхээр шар газар дөрөвт орж ирсэн заяа. Тэрний төл Ногталцсан гэж өстой гарсан болгоно хурдалсан. Тод мандлаа уяач Батгүй агсны төрсөндөө Бат сайхан тод мандлаа уяачийн одоо төрийн наадманд 6 жил өсөлж ирсэн. Гэхдээ бүсэд айрагдсан. Тэрнтэй эцэг нэг гэсэн үг байхгүй. Ногтын төл. Энэ 50-тайгүү. Эрдэнэ чулуун мандлагийн ийм л адууны удам угшил. Яа харахгүй тэр үнэ олон жилийн хөдөлмөрлөлтөө. Хөрх юм надад сайн санаж өгсөн. Энийг гарсан болгоно хурдлаад байгаа. За энэ миний олимп хонгоргүй сайн байна охин да. Сайхан. Ахын лайв явж шүү. Лайвд орох зүгээр үү? Сүртэй шүү дээ, зүгээр шүү. За энэ миний олимп хонгорд байна. Олимп хонгоргүй. Морь шиг амтан байгаа сте. Гарсан төл болгон хурдлаа. Би энэ нэг төлийг одоо олимпийн авраг, олимпийн хүрэл медаль, дэлхийн авраг уран цэцэгдүүд өгж ирсэн. Энэний тийм сунгаа мунгаан тол төрүүлж ирсэн төл нь бас хурдан байгаа. Тэгээ яг энэ хүүхдүүд олимп хонгор гэж нэр өгсөн юм байлээ. Олимпийн найдвар гэдэг мөн үү? Тэгээ би урнаг олимпиас медаль авахт бэлгэнд өгсөн. Тэ. Энэ миний энэ гарсан болгоно хурддаг юм аа хөрхий. Төрсөн дүүгэнд бас би цогтоотор төгсөн шүү дээ олимпийн хүрэл медальт 2 дүүдээ нутгийнхаа. Одоо энэ араа. Энэ 57 номер. Тэгээ энийг бас урнаадаа бэлгэнд өгсөн юм аа. Сайхан хүүтэй болсон. Охин төлийг энэ урнагийн дааг. Ахна урнаа даага чинь тэжээж байгаа шүү. Хүүгийн мэлагаад ингээд урнаад үүдээ өгсөн. Хүүтэй болсон гэсэн. Тэ $1000 чи уяад өөрөө бүртгүүлнэс тийм ээ. Ахна уйж байгаа шүү урнаа. Чиний олимп хонгорын ээж нь энэ байна заа ёо. Удам өгшлэг иймэрхүү. За юу ажих ахын өнөр? Чи юу хэдий хой? Гог яг чамаг лайвд оруулахгүй заа. Чи ороод од болно гэхдээ яг. Ажил төрөл давгүй юу? Ойлгоод ажилт юм уу? Таныг яг тэгэх байх гэж бодчихсон зүгээр ажиллаа. Ойлгон гүрдэх болсон шүү дээ. За арай дулаах юм. Надаа яриа өөрөө юу вэ? Тэс орж бууз идэх үү? Бууз хийж байгаа идэ яваа шүү дээ. Юм нэрлэх үү. Сүртэй шүү дээ. Ахын бууз шиг юм чинь заа. Одоо манай дүүнэр ирж байгаа.
Манай намын дүүнэр ирж байгаа. Ахын дүүнэр эрэхтэй энэ нэг майтер гээд манай нөгөө Женкогийн санаачилсан нөгөө майтер бурхан биш дээ тэр хойно. Тэрнээс урагшаа салаад хүрээд ирдэг. Гэхдээ би одоо лайв дуусаад залгаад тосчно заяа. Ахын дүү тийш орж бууз эднээс. Хоёлоо гой танилцъя заа. Гэхдээ ахын санаа оноо байхгүй за. Чи энд үт юм уу? Энд юу үт? Насэр бууз ахын тэнд магчаандсан байгаа заа. Магчаандсан. За энэ манай адуучны гэр уяачин гэр байна. Бууз авчир чансан. Уяачин гэр байна хөрхий гэж. Ой гшөө миний нэг уцыг өгөөдгөө. Энэ хаал гонгол хайрын чамаа оруулахгүй сүртэй юм. Ангал хорлоо. За чи ийш гавч ийш зүрх. Зүгээр. За энэ манай ингээ уяалчнэрийн маань гэр байна. Энэ цэнийг орцсон биз дээ Батгаатай 27 зүгээр. Тамгоноо тэнд уйсан байна. Маха битүү санагч шансан уу? Юу юм? Тийм байж гараад. За энэ манай одоо надтай нөхөрлөдөг нөхөр найз нөхдөд би яг энэ гэртээ өрж ингэж сайхан Монгол хүн байна. Жочлонтой зангаар монголчуудынхаа өрж залдаг юм аа. Тэр цомцог гэр байна. Тэр Батбаатарах гэж цомцог гэр зардаг ахугээс авсан. За тэр гэрлүүг очноо. Тэнд сайхан би бууз мууз мэдсэн манай намын дүүнэр маань ирж байгаа. Тэр зодон зохион ярьдаг тийм мэдрэл муутай новшнуудыг бол би мэдээж гэртээ өрөхгүй шүү дээ. Тэр сонгоо айрхан дүүргийн намын дарга гэдэг шизофрентэй новшви. Тэр мөр бол надад дэрж бууз идэл надаар дайлуулах хувь тавих юм байхгүй. Тийм хулгайч нарт бол миний хоолны шахурч гоёдно. Харин дүүнэрийгээ ураад сайхан бууз чанаад ингээд сайхан мах чанаад хүлээгээ байж байна. Би чи энэ уяасны отхны хамгийн хоймертнүүд шүү дээ манай гашаа. Тэр дамбишгээ гашаа байна. Батгүй тод мандлагийн гашаа. Ингээд нэрлүүл их хоёрын гашаач их хоёрын байшинч тэр үлээ тэр. Ингээ манай хотгоныхоо энэ байна. Дараа явах очилж бас танилцуулж болно. Тэ. Хишгээ ах байна уу? Байвал дүүдэрэ хүрээдэр. Хоёул нэг 13 50 халз. Дамбишгээ тод мандлаа. Манай нэг халахын атмаа штэ. Хах тэнд байгаа. Тэ. Манай зарим нөхдөд лайм авинд орохгүй гэдэг хөрхий. Гар цогтаагаад байгаа. За энэ манай цомцог гэр зөө хараа. Цомцог гэр ингээд. Ингээ манай ах намынхаа тогмогийг залцсан хөрхий. За манай модель дүү шинэ штэ. Нөгөө барилгын хүсний төвд алхдаг дүү чинь штэ. За чи нааш харж од бол болох таа шиг. За цагаан үлж гинэ. За та өөрийгөө сайхан манай лайв үзэгчид танилцуулаач. Хиний юм блэ? За. За Эрдэмтэн доктор Гамбол дах маань байна. Би хаяа зөвлөгөө авдаг. Их мундаг ухаантай. Би ч бас хаяа зөвлөгөө авахгүй заримдаа бас мэдлэг чадвар дутаад байх юм ба шүү дээ. Гамбол хоол идсэн үү? Одоо дүүнэр ирж байгаа. Дүүнэрээ гоё дайлна. Бууза чансан уу те? За энэ манай байрны дүү. Давгүй юу? Бач энэ цан татаад ах шиг шүү энэ. Оо цан татаад ах шиг. Тий, манай байрны дүү. Сая засуухсан тийм ээ. Манай байрны дүү хөрхи өглөө. Байрны гадаа сууж харин би дагуулаа гарсан. Байрны ах гэхээр би яг нэг цагаалах юм чи ахтан зөвчөн дээр очив. Цуг явуу гэсэн тийм ээ. Аваад мисгэл өвшөл. Сайн байна уу? Өчигдөр дүүг бас загнаж болохгүй шүү манай бэргээ. Өчигдөр жоо шоуцсан чи авгаа нуурлаа байж исэн гинэ. Тэгэхээр би өөрхий өрөвдөө дагуулаа явчихсан. Гоё наханд багаар салханд гараад. Гоё нөө. За ингээ сайхан жочтой үлээгээ байж байна. Сайхан махиднаа. Юу огтлцсон ба шээ сайхан. Хэл мэлэн аа. Ваа сайхан. Энэ газар хадаад инаараа манайхаа утаа байхгүй. Энэ нам хаадна. Хараа.
Нямба миний гүшөө. Иймэрхүү байдлаар сутааг сийдэж болно. Хятадаар нүгс авч байгаа хараа. Энэ ингээд хоёр дээр нь тавьчихж байгаа. За энэ гэр дулаахан байдаг юм байна. Тэ? Тэгээд яг нарны гэр дээр ингээд сайхан бас нар тусаад нар гэдэг чинь өөр ирчин хүчтэй тийм ээ. За энэ хүүхдүүд нэг имэл хөрөх гээд байгаа маа хөрөх юм. Аранга хангаасмаас авсан. Аяа зөвхөн Миний ханцаазрын метал үлдэхтэй дутуу байгаа. Эхлээд айрагддаг байсан сүүлд нь урдлал сураад төрүүлдэг болсон, хол төрүүлдэг болсон. За Facebook-ийн топ пенүүдийг аяар бас нэг өрнө. Тийм ээ гамтгаа. Өрсөн дээр те. Гой жүчэн дээр ураад сайхан тийм ээ. Монгол хүн чинь зочломтой юм чинь. Энэ гоё байна. Зарим хүмүүс амандаа хийвгүй юм гэж хутаж үжиглээд идэв. Өмнө шинж ажиллаад хотоодонд орсны дараа амт нь бидрэгдэн тэ. Зарим гарууд хутаа амандаа хийвгүй юу. Янз ингэ шагаад байгаа. Ахын тэгээд жүжиглээд орнод жүжиг зөхгүй тэ. Надад нэг өмс гэдэг байхгүй хата. Бичнэ үү? Гоё биш үү? Мөн мэдснээр сайн юм явснаа гэдэг юм. Би яг үгүй идэвхтэй уурган мөр шиг юм чи. Зүгээр шүү дээ. Надаар ирсага адууны мах чануулаад Тэгээ яг адуугч нөгөө гөгшин бурханд явахаас өмнө бас хотоодоо баярлуулчихдаг юм уу? Манайх ч мэдчихс тээ. Дээр би нэг дүүгээд агтны адуу өгөөд мөн хурдууд мадуу авсан чинь дор нь орж ирээд аваад тэр дүүгийн адуу миний адуу биш. Би өөрийнхөө адуунаас ид шийдгүү. Бас ингэ соёл ясан тэ. Дүү. Хамбатгаа. Тэр амт ирээд тэр миний тэр адууг аваа явсан. Ялч шанс юм байна. Зөөлөн байна. Хам чанс юм байна. Яахан дүүсээ хамахад дүү нэр хэм бэлээ? Бата. Бата юу зүгээр яриач тань залцгаа. Бата юу. Миний пенинг гинэ тэгэхээр зайлуул сэдвүүдээ дахаад дэмждэг зүгээр нь аваа шатсан. Яасан хурдлын нөгөө. Зүгээр л. Одоо би авгаач хэлсэн зай түрүү. Аханд бүтэн загнарыг хэлсэн шүү. Дараа нэг топ пенүүд уулзт хийх юм байна. Хоёулаа. За топ пенүүд нэг 5-10 жүчэн дээр өрнө. Яг илхэн ирээрээ. Яг илхэн хэл тийм ээ. Гой хоол хийж өгөөд адууны мах чанаа. Гой бууз муу чанаа дайд тийм ээ. Монголчууд гой дайлмтгаж шашнтгаж тийм ахын да. Манай жүчэн дээр иж надаар дайлуулах миний pop пенүүд байвал мессеж хүчээрээ 5-10 навцрыг тийм ээ хаа. Хүн дайлах гоё шүү дээ. Одоо манай нэг намын 2-3 дүүнэр ирж байгаа. Та дундуур залгаад байна лайваар. Одоо лайваа дуусгаад би тэдэр рүүгээ залгаатай. За түр баяртай. Майдруу урд ирсэн байна хаа гэж байна. Өргөшөө явах юм доо. Жаахан лайваа дуусаад залгаа. Ингээд